болоо бичлэг байгаа. За яг саяныхаа хийчихэлтэй хаа. Хийштэй. Та бүхний нэр хүндэд халцаар байна. Оо, камер нөгөө талд байлаа, sorry. Дуусаад дараагийн ажилдаа шууд орчихсон шүү дээ. Гониглож амжихгүй байна уу? Тэг баг гониглож амжсангүй гэдэг. Хэдэн онд инстаграмтай болсон бэ? Би бол баг 13 мөр баха. Instagram чинь Facebook-ийн дараачаар гэхээр баг 11 12 он хэвчээ. Ямар ч байсан яг бүтэн нэр овгороо бол байгаагүй. Тэнгэрийн ханхуу манхуу гэх тиймэрхүү байхгүй. Тийм бол байгаагүй. Найзуудтай хай нэг PC тоглоно, Dota тоглоно. Сая сүүлийн нөгөө CS:GO бас тоглож үзсэн бас. Тэр CS:GO бол үнэхээр одоо Монголц гэдэг баг биднийг оруулчлаа тий цаанаасаа тоглож үзмээр санагтал. Тэгээд нөгөө угаасаа нөгөө 1-6 чинь бас тоглодог байсан болохоор CS:GO нэг тоглож үзсэн. За өчигдөр тэр Knights-ийн цувралыг, Бодонсын цувралыг үзв. Үзсэн. Cousins-ийн эсрэг тоглосон бол яах вэ гэж бодож ив. Би бол бид нар бодлоо бас манай Мангасын эсрэг бухмаа нэх бас. NBA од ямар байдгийг бид нар харлаа шүү дээ. Үнэхээр гоё байлаа тэгээд яг гоо тэгээд нөгөө яг хүмүүс надад итгэж юм л та. Итгэж үлээлгэж байна те. Дэг хамгаалсан бол би яг чадлаараа л хамгаалах ус ихтэй хамгаалж чадахгүй гэж хэлэхгүй зүгээр талбай дээр хэрэг Cousins-ийг хамгаалах болох юм зүгээр чадлаараа л хамгаалнаа. Яг үндэсний дээдлэгээ санаж гинөө. Би яг санана гэж бодоод ерөөсөө ч үзэж чадахгүй байна. Тэ хэцүү бах те нэрнгээс энэ олон жил. Тийм шүү дээ. Мэдээж зэрэг нөгөө үйл болгонд ингээд нөгөө лиг өдрлөгтлээ тэгээд нөгөө 5 багийнхантайгаа Италийн багийнхантайгаа тэгээд байнга нөгөө бэлтгэл сургууль тэгээд нөгөө тийм амар ихтэй байдаг үуч гинт ингээд нөгөө амрал нэгтэй гэх юм уу те яг нь удаан ингээд нэг олох байгаад тэгэхээр айгуу сонирн байдалд ордог юм лээ. Лиг эхэлсэн цагаас хойш Металлийнхантайгаа ер нь уулзсан юм уу? Ер нь очиод чадаагүй гэдэг. Яг л төрөний шалтгаан уу те? Тий одоо тэгээд очих юм бол тэгээд тогломоор санагдаад бэлтгэлийн байсантай тэгээд авах болж дээ. Тэр нь жоо хол байсан шүү дээ. Бодонс хөлгүүд дээр хөлгүүд асуудалгүй гэж бодож байгаа юм та? Би бодоод яг хуу Бодонс ер нь бол өрсөлдөө үзүүлнэ. Гэхдээ миний хувьд бол Бронкос гарч чулууд гэж бодсон. Ер нь бол тэр бол маш ширүүн өрсөлдөө болно. Гэхдээ миний бодлоор бол 7 тоглолт гараад ч юм уу те. Бронкос чулуул гэж харж байгаа шүү дээ. Тэр нэвтрүүлгүүд байна штэ. Жишээ нь одоо Монголд одоттой бүжиглэгээ шоу гарч байгаа те. Эсвэл тэрэнд орвол яг нэг жоохон сонирхолтой байх таа ч юм. Өстой гэж бодож байгаа шүү дээ. Бүжиглэг шоу худлаа юу? Худлаа шүү дээ. Дуулдаг. Voice худлаа. Гэхдээ би ер нь ингээд хүмүүсийн өмнө гарч нэг ч удаа дуулж байгаа хэрнээ Фебагийн нэг бистгэн дээр дуулаад орсон шүү дээ. Тэгээ манай one on one нэвтрүүлэг дээр дуулсан шүү дээ. Бас тийм дээр миний дуулахыг харсан шүү дээ. Таны англиар ярихыг харсан? Яг хоо тэгээд олон жил нөгөө Стивийн хажууд байсныхаас тэгээ юу гэдэг бүз өмсөд энэ хоёр? Энэ нөгөө юу Антагийн нөгөө Кай нэг 101 либро өмсч үзсэн. Бид нар чинь нөгөө нэг жин ихтэй тэгээд нөгөө дандаа нөгөө ингээ нөгөө хүчтэй нөгөө буулт хийдэг учраас нөгөө өсгийн төсөв. Хэдий хэлээ? Би одоо 110. 110. Касан 130 гэсэн ч та баярлаа. За. Сайн байна. Юу штэ тэмцээд явах штэ. Яах тэмцээнд явахгүй надад амар хамаах тий. Надад өстө хамаахгүй штэ.
Хай. За лиг миг үзэж гинөө. Үзэж байгаа. Аха. Ер нь тэгээд өчигдрийн тоглолтыг үзв үү? Nice Sports. Нэлээд бас сонирхолтой гоё тоглолт өстэй. Цогтойг хараад юу гэж бодов? Цогтойг хараад бас сонирн болсон шүү яг үнэ хэлэхэд. Тийм тий. Үнэхээр яг ингээл нэг дотор нэг юм ингээд энэ үлрэл ямар өөрийгөө хичээж өөр төвшөнд гарч тоглосон гэдгийг бас харагдсан. Шигшээ дээр, лиг дээр ч гэсэн. Тэгээд яг тэр хожигдоод ингээд эхний шатаас мултрах мэдрэмж би өөрөө бас мэддэг учраас тэгээд тэгэхээр харамсалтай үнэхээр харамсч илээ бас. Өнгөрсөн жил MVP аваагүй харамсдаг. Би бол харамсдаг. Яа тэгээд за Казан Сишрэг тоглосон бол яах бол гэж бодсон уу? Боцоо. Нэ бас нэлээ бас тоглож үзмээр санагдсан. Тэр өндөр түвшний тамирчинтай. Тэгээ бас өөрийнхөө ур чадварыг хамгаалалт тавталгаан дээр хэрхэн бас Монгол тамирчныг бас харуулах бас нэлээд бодож ирсэн. Гэхдээ харамсалтай тийм зохиолдсонгүй. Монголд болон дэлхийд болж байгаа янз бүрийн шоу нэвтрүүлгүүд шүү дээ. Тэр үдээс орох боломжтой бол алинд нь ормоор байна. Одоо Монголд одоотой бүжиглийг гэдэг нэг шоу гараад байна л та. Одоотой бүжиглээд бол орохгүй. Чадахгүй. Би урлагийн ер нь бол авьяасгүй. Дуулахгүй юу? Дуулахгүй. Шүлэг уншихгүй юу? Үгүй. Урлагийн ямар ч авьяас. Карака. Ганц цог карака орчихсан. За би өстө одлоо ш. Окей. Өөр тэгээ байхгүй юу? Өөр өстө авьяас байхгүй. За яг шоу гэхээр бичгүй одоо яг санд орж ихгүй нэ. Тань дөөс одоо 3-3 дэлхийд эхэлж байна. Лигийн тоглолтуудаа үзэж байна уу? Үзчихлээ тоглолт алдсгүй плей-оффын тоглолтууд үзээлээ. Тэгээд Сэлэг Батуустай 20 дугаар шатнд таарсан. Хавтгаад эхлэн гинэ. Тий, тавтууд одоо шууд их маргааш эхэлж байгаа. Нөгөөд эхэлж байгаа тий. Их тэрэн дээр их гоё юм болох баха. Тэрийг одоо үзэндээ Каосныг яаж зарлах вэ? Одоо жишээ нь одоо хөлгүүд чинь Азаа доорч Азаа байгаа, Томох байгаа, Тоолберт байгаа гэхээр өндөр хүмүүстэй болохоор бас Цогтойгийн талаар юу гэж бодож байна? Би тэр үед штэ чамааг яг ботсон бохгүй юу? Нөгөө нэг олимпийн эрхийн тэмцээнд би бүр яг тэр мөчийг ботсон. Чам тим мэдрэмжийг сайн мэддэг хүний хувьд юу гэж санагдсан? Бас хэцүү л харагдж илээ. Ер нь бол бас яг нэг тиймэрхүү юм одоо бодж моторыг тохгуурдаг болохоор бас цогтойг өчтөрийн хувьд бол бас үнэхээр харамсалтай тий. Одоо чинь танан гарч сүүлийн 4 жил эхний шатнаас ингээ хасагдж байгаа болохоор тэгээд энэ жил цогтойг өвчсөн. Айгуу гоё. Одоо өмнөх жилүүд цогтой чинь бэлтгэлтэйсэн шүү дээ гарна. Тэгээд энэ жил айгуу гоё формонд ороод явж байгаад тэгээд өчтөрийн харамсалтай хожигдлоо. Үнэхээр харамсалтай хожигдлоо. Тэгээд танан биш мессеж найцсан хувьд бол. За Монгол болон дэлхийд зохион байгуулагддаг тэр шоу нэвтрүүлгүүдээс алинд нь орохыг хүсэж байна. Орол гоё байх гэж бодож байна. Уултаг бүжгэлдэг, авьяасаа үзүүлдэг эсвэл юм таадаг. Ямар шоу гоё. Одоотой бүжиглээ гараад байгаа. Одоо бүжиглээ болж байгаа. Тэнгисийн хэрэг байгаа тий. Тэнгисийн хэрэг заавчлаар нэрийг гэрэлтэй батлуулсан. Тий, яг залуу дээр ганц биес мос ингл яшээ тэр тэнгисийн хэрэг байсан бол. Гэтэ бодлоо хаа. За одоо яг орыг л үрч ямар шоу вэ? За дуулт одоо voice айгүй хэцүү юм а тий. Айгүй юм а. Ер нь байхгүй юу? Байхгүй. Урлагийн тим одоо бүжиглэх дуулах муулах авьяас бол айгүй холуур шүү дээ. За тэнгисийн хэрэг дээр 24-7-д орлоо гэж бодъё заяа. За ганц бий байгаа. Тэгээд бодъё. Хэдэн жилийн өмнө хэрвээ тэгээд орсон бол тэр анх танилцаад эсвэл тэр нэг болзон хийж байхдаа юу гэж ярих вэ? Тэр анх болж байгаа эмэгтэйтэйгээ. Одоо юу хөтөчтэй л бас өөр л авцсан үлээ те шүлэг шин маань юм. Одоо үеийн хүүхдүүд гэж ярьдаг болчихгүй ч те. Тий одоо хөшөрцөө. Гэтэ яг тэр шоунууд бол одоо баахан сагснаас одоо цэлмэг орж байгаа шүү дээ. Айцэг цэлмэг айгу миний хувьд бол айгу тийм шоу айгу гоё entertainment болго айгу гоё өнгөлж байгаа гэж харж байгаа. Тэгээд яг зарим нэг хүмүүс нь бас нэлээд таалагдахгүй угаасаа таалагдчих шаардлагатай шүү дээ. Таалагдахгүй хоёр талтай болохоор шоуг бол айгу л гоё сонирхолтой бодож байна. Түүнээс яг одоо үгтэй чөлөө цагаар юу гэдэг вэ? Ном уушдаг инээ дээр гэдэг. Тиймэрхүү байснаас илүү яг гоё өөрийнхоороо ингэж байгаа фан ирээд явж байгаа надаас сонирхтой л үзэхэд бол. Тэрийн санаж гинөө. Би сакс тоглодог хаяа сакснадаар. Тэ тэр нэг эдитлээ нэг бичлэмжлэг авцсан л дээ унж байгаа. Жицсэн юм. Тэгсэн арай тохиромжтой болов гэж бодож байна. Тэгээс одоо яг дуулах гүйцэтгэх талаа айгүй нойллоо тэгээд тэгсэн мэр дээр явж яах нэрэ хүү амт нэмээр явжсэн арай зүгээр юм болоо. За баярлалаа. Амжилт. Баярлалаа. Талбай дээр жоохон ууртай юм шиг харагддаг хэрнээ айгүй тийм нээлттэй бөгөөд шогч хүн гэж хүмүүс мэдэхгүй юм л да. Тэр талаар хэлээд өгөөч. Зөөл юм шүү дээ. За яг тэгээд талбай дээр ч тэгээд угсаа бүгд өөрсөлдөж байгаа бөмбөний төлөө явж байгаа характер харагнаас юм гарах уу байна. Ачаар давгдорчтой ижлэн гэж хүн хэлжсэн үү?
авахгүй шүү дээ. Би дөнгөж сая харсан чи тэгээ санагдав. Наа багч өсвөр аврахтаж адилхан мэд гэж ярьдаг байсан. Хүүхдэн мөхт гэж ярьдаг байсан. Нууц шинэ нөгөө гэр бүлийн нууцаас ярьчлаа гэдэг. Энэ Монголын болон дэлхийн шоу нэвтрүүлгүүдээс аль нэгэнд нь орох боломжтой болол алинд нь арай нэг ордвол орчих юм шиг санагдаж байна. Сая анд бол Тэнгисийн ирэг дээр 24 7 гинэ. Өөдөө Скот гэх юм руу орчих шүү дээ. Батараа эвгүй шүү дээ тий. Дээлтэй тэгэл явна гэзгээд амар. Бодлоо юнээр бодож байгаа юм шүү дээ. Сонин бод. За одтой бүжиглэгд орох юм уу? Бүжигээс хол шүү дээ. За тэгвэл дуулдаг voice. Ер нь яг тийм нөө шинжлэх ухааны тийм гоё нээлтмэлт тийм туршилт хийдэг тиймэрхүү юмд орох гэж байна. Би ч өөр инженер хүн шүү дээ. Тэгээ тиймэрхүү юмд бас өсвөрийн тийм залуу зохион бүтээгч тийм юм хичээдэг байсан. Боловсрлоор бас нэг юм гардаг шүү дээ. Үндэсний үсгэлийн авраг гэдэг. Тэр жоох хөвгдөд ордог л гэхдээ бас хэцүү нэрнгээс одоо. Тэр өстой хэцүү. Одоо нөгөө нэг бас 2 3 жил дөрөв нь өөрчлөгдсөн. Тэгээд шавж гэдэг үг гэж одоо шавж гэж уншдаг одоо буцаа шавж болсон ч юм уу. Тэгэхээр яг үе нөгөө боловсролын үе чи нөгөө маагч нэг шуурга өртөнд одоо соёлын довтлого гэдэг шиг болчихоор аюу хэцүү болчих. Монгол бичгээр уншиж чадах уу? Гайг уншчихна. Ой. За тэр нөгөө үсгэлдэг юмнаас нэг үгийг хэлье. За юу. Саримс гэдэг үгийг үсгэлээч. Is a RMES. Бороо. Саримс гэдэг. Имийнх нь байр нь өөр юм бэл. Саримс гэдэг үү? Харин тийм ингэж өөрчлөж байгаа. За дахиад өөр саримс гэж зааж ирсэн баг. Аха. Дахиад за өөр ямар гэдэгч. За байцаа. B A хагас C A. Байцаа. Биш. Байцаа юм. Оо, тинкер наач юу нэ хотлолцсон. Өсөө өнөөдөр ингэж янзлаад. За тэгээд ер нь өсөөрөө янзлуулдаг. бас яах вэ? Тийм хэлээд байгаа мó хаашаа би. Найтсын цувралыг үзв үү? Бас найтсыг хүн байна да, аа? Одоо чи одоо тэгээд яг нөгөө тусалж одоо яг одоо яг үзэхээр аягүй хэцүү сэтгэл өвдөө. Тоглолтуудыг ер нь үзэхээр тэгээд амар их нерв хөдлөх юм да. Тэгээд ер нь заавал нээцшгүй тэгээд бураад лигийн тоглолтуудыг үзээд тэгээд ингэчих болов. Эхний нэг сарж байгаа хэцүү юу вэ? Ордонд орж тоглолт үзээл гарын авлагаж байгаа хөдлөмөл. Тэгээд сүүлдээ нэг сар гараа бол гайг болчихлоо. Уг нь байсан бол Казанстай үзэж тарж өсөрч наалтахгүй юу те? Тэгтээ ч Казанс тийм юу бол шүү дээ. Тийм амаргүй хүн шүү дээ одоо. Өөр төвшнийх юм байлээ. Тэгээд бас түүх өөрөх нь экспириенс гэдэг нь шал өөр. Бид дээр 3 дээр нэг тоглох боломжтой гарч ирсэн чинь өөрөө бас нэг сахилгын арга хэмжээ аваад хоёр тоглолт бандуулсан. Хоёр тэмцээн. Тэгээд тэр үед лефт нэг хальт таарж байсан. Бас эвгүй нөхөр наа. 300-ийн боош нөхөрлөг байж. Бид хоёрын хөдөлсөн зургийг харсан. Харсан шүү дээ. Чааг тэр хойноос яриа хүчтэй. Яагаад тэгж алгадаад вэ? Тэр нөхөрлөлийнхтэй андууд нэг юм байдаг байхгүй. Харин бүр өмнөөс чи хөө яагаад тэргээд аа. Өө на боксинг зүгээр байлаа. Чиг бро яда. Ингээд өгчтэй би түрүүний тоглолтод шууд амжилтан үзэл. За. Окей. За баярлаа. За баярлаа. Блогт амжилт. Амьдралдаа хийжсэн хамгийн зөвүүн үйл хотлоод. Зөвүүн үйлдэл нэр байна уу тийм юм? Зөвүүн үйлдэлээ. Зөндөө байгаа шүү дээ. Юу юм? Зөндөө шүү дээ. Хамраа хийлгээд багтай. Дэлхийн болон Монголын янз бүрийн одоо тийм шоу нэвтрүүлгүүдэд орох боломж гарлаа гэж бодвол алинд нь арай нэг орвол орчих юм шиг байна. Одоотой бүжиглийн Voice, Avestig монголчууд тэгээд одоо үндэсний үсгэлийн авраг гэж байна. Өөр ч одоо Тэр Voice эдэрт л орох юм уу та тий? Тий. Би ч өөрөө дуулах дуртай. нэр дуртай мó. Тий, дуулах дуртай. Ямар дуучин дуртай? Би ч юунд үзсэн шүү дээ. Одоо хуучнаар бол одоо манай драмын театр хотлоо. Тий. Зүгээр л яг дуулах дуртай хаяад дуу аялаад үздэг. Би жавхлан all time хамгийн лагна гэж боддیں۔ Та юу гэж боддог вэ? Гоё шүү дээ. Угаасаа манай үеч. За. Тэгээд нэр ямар шоунд арай өөр орох юм шиг. Тэнгисийн ирэг дээр 24/7-д
Анд бол ороод орчин гэж чинь ганц бие байсан бол хэдэн жилийн өмнө та хэрвээ ганц бие олон жилийн өмнө байсан бол Тэнгисийн иргэд 24 толгойд орохороо. Гөө би их нэртэйг л үчин да. Яа. Эхнэрийн сонссон баха. Өөр тэгэл нэр чав маа худлаа юу? Үжиглдэг. Яг гоо тэгэл би ч бас багтаа бүжгэлж ил байсан. Тэгэл яг боломж олдвол одоо мэдгүй. Гэтэ тиймэрхүү шоунууд хэцүү шүү дээ. Nights бодонсын цувралыг үзсэн бахаа. Одоо үзээгүй байх боломжгүй байх гэж би бодож байна л да. Эний хоёр цуврал дээр бол мэдээж нөө түрүүжид тоглож исэн BCS Nights-ыг бас BCH шүү. BCH Nights багыгаа ер нь дэмжижсэн. Яг бас өмнө өөрөө тоглож исэн. Тэгээд нөгөө хэдийгээ бас нэг энэ жил яагаад гэхээр тэр хэд нөгөө өөртөө бас төв муутай байлаа. Тэгээд холбогч тал дээр бас жоохон энэ нь бол яг нөгөө байрлалуудын хувьд бол жоохон дутуу байсан гэж би бол харж байгаа. Та хэрвээ Nights-та тоглож исэн бол ингэх байсан юм да гэж бодсон уу? Тэг яг мэдээж нөгөө тамирчин хүн чинь нөгөө бүх талаас нь харна. За хэрвээ өөрийгөө байсан бол одоо юу хийж явах байсан бол гэж нэг харна. За юунд дутуу байна, юу нь болохгүй байна, аль дээр нь болоход гэдэг байдлаараа харж байгаа. Үдээс гэхдээ яг миний хувьд бол яг бүр ингээд тамирчид бол байсан. Гэхдээ яг нөгөө энэ жил нөгөө хитгэн их нөгөө коучнаас олдсон тэр жоохон юм байсан. За тэгэхээр нэг комбинацийг яг нөгөө тамирчин өөрийн болгоно гэдэг маш урт хугацаанд зарцуулдаг. Тэгээд дараа нь тэр комбинацаа багаараа байна гэдэг айгүй хэцүү учраас ер нь коучиг бол эрт тавьчихсан нөгөө одоо нөгөө гар нийлэн гэдэг шүү дээ. Бүгд комбинацаа сайн би яг за өөрөө зүгээр. За. Окей. За энэ үлрэл аль баг аврах магадлал хамгийн өндөр, пенальти магадлал өндөр гэж бодож байна. Одоо дөрвөн баг үлдлээ. За энэ жилийн хувьд бол мэдээж одоо хас бодон сойр бас гой тоглолтууд гарах ба. Энэ жил мэдээж аварга хамгаалж байгаа баг хасын үлрэл бол мэдээж айгүй өндөр шанстай байгаа миний хувьд. Яг тэгэхээр дээрээс нь нөгөө бидний нөгөө гой одоо дасгалжуулагчийн стаф ингээ урдчлаа. Тоглогчид бас 4 жилийн баг бүх тоглогч нар гоо дээрээс нь нэг юм мийлэр гэдэг тоглогч бас айгүй үнэхээр бас гой тоглогч ирсэн байлээ. Үндэсний дээдлэгээ санаж байна уу? Яг энэ жил мэдээж бидний хувьд бол одоо нэг зорилготой 6 сард дэлхийн аврагтай учраас ер нь тэгээд угаасаа анх нөгөө бид нар гэрээгээ ихтэл яг бодож ирсэн. За угаасаа нөгөө тийм хоёрдмол бодлоо байхгүй шүү те. Яг нөгөө мэдээж нөгөө тоглож байгаа нь тоглолт мэдээж ичгүй байгаа. Тэгвэл нөгөө одоо дэлхийн аврагтай нөгөө инх байсан гэхүүр ерөөсөө дэлхийн аврагтай Монгол нэг үзчихэн дээ л гэж. Үсээ хэдэн 7 хоногт нэг засварлаа. Би чинь одоо ингээд бүр амар янзалдаг үсээ энэ жилээс бас арай өөр болохгүй. Ажиллагаа багасгаад тий нөгөө ер нь жоох ургуулж эхэлж байгаа. Гэтэ яг надад зогхноогүй юу гэхлээр би өөрөө одоо зөгчл. баярлалаа. За зэрэн зөгнөө. Танд одоо юу ч хийсэн зөгч. Би нэг юм асууя. Ийм нэг яриа байдаг байхгүй юу? Тэнтэй холбоотой. Би одоо үнэн худлааг нь мэдэхгүй. Дөлгөөн Монх ингээд булчин шүрмс үнэхээр айхтраа тэнгүүтээ бүр биеийнх нь өөхний хэмжээ нь бүр багасаад өөхтөө болох гэж эмнэлэг төвчээсэн чинь тийм сонсч ирсэн. Тийм байд юм. Өөхтэй болох гэж одоо бүр өөх байхгүй болоо бинд чинь бүр өөх байхгүй гэдэг. Нэг бидэд юу гэсэн юм бэ? Тэгээ бие үзүүлэлтээр нь яг нөө фитнесийн нэг яг фитнесийн тамирчин чинь нөө жингээ хасаад яг нөө тэмцээнд орох болдог шүү дээ. Яг тэр шиг нөгөө нэг өөхний хэмжээ тийм байна гэсэн үг байна. Тэгээд тэгвэл яг ийм ч зөвлөгтэй ер нь хүнд нөгөө нэг сайн өөх гэж байх хэрэгтэй бас нөгөө хит их юу яаж болохгүй. Тийм учраас ер нь сайн өөх байх хэрэгтэй гэдэг зөвлөгөөнөөс болоод би одоо ер нь жоохон өөх маш сайн идэж тэгээд нөгөө жингээ айл болох ер нь жоохон нэмхийг бодож байна. За баярлаа. Баярлаа. Таа нүгэн тоглохыг их хүссэн баг те. Харин тийм ээ. Ер нь бол амар хүсчихсэн 5-5 олон улсын багуудад тоглох зохицлоосон тэгээд тоглож чадхаарыг болсон. Гэтэ ер нь тэрийгээр нэг хаалга хааж байгаа дараа чаалга нэгдэд Азийн аврагт орохор болж байгаа болохоор бас тэгж сэтгэлээ наагүй л энэ да. Үндэсний дээдлийг тоглох хэрэгтэй юм байлээ те. Заавал тийм шаардлага Харин нэг. тийм л юм байлээ тэгээд. Энэ хэд маань ямар хөө санагдаж байна? Ямар хөө хүмүүс вэ ер нь? Ер нь бол мэднэ. Ер нь бол баян 423 мурваар явах баян бүхэл хамт хийдэг гэсэн. Тэгээд
Нэг баг бас тоглохоор бол үнэхээр левел нь бол яд ч өөр юм аа 3-3 байнга тоглолцсон. Олон жил тоглолцсон хүмүүс олимпийн баг өмсөн бас заагаад надад бол заах юм сурах юм зөндөл их байна да ахнараас. Shark Tank-ийн танк нь Shark нь болох юм уу? Оо яа. Болсон шүү дээ. Одоо он 60 явж байгаа шүү дээ. Ер нь замдаа Жижиг шаа. юу ярьж байгаа юм шиг гадна сонсоод за энэ хүнийг тиймэрдүүл хүн байна. Тим юм одоо яг ярьж байгаас нь хүнийг бас дүгнж болно шүү дээ. Тийм болохоор өөрийгөө их ярьж гин үү? Хүнийг их ярьж гин үү? Хүнийг сайлж гин үү эсвэл муулж гин үү? Тий, сайн энергитэй мэрж гин үү? Муу энергитэй мэрж гин үү шүү дээ. Би ямар гоё нэрхтэй юм шиг. Чи гоё энергитэй шүү дээ. Ой анда хайж гадаа юм бэ? За зараас чинь орё.